дээр ер нь ямар бодлого барих юм бэ? Лабораторитой болно гэсэн байгаа тий. Тэгэхээр яг нь лабораторитой болсноор одоо яг ямар үр дүн гарах юм? Жилд ер нь хэдэн юм шинжилгээ юм бэ? За ер нь бол Монгол улсад нийтдээ 4600-аад ийм хэрэгэлцдэг. Бид нар хэрэгэлдэг гэсэн үг. Яажчгүй одоо өнөөдрийн байдлаар ард иргэдэд шүүмжлэлт ирээд байгаа. Яхаараа Монголоос юм авахаар одоо иргэдэггүй үйлчлэх юм уу? Тэгсэн мөртлөө гадаадаас ялангуяа одоо эми хатууд зохицуулалтын улс орн гэж явдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тэр улс орнуудын одоо эмийн авахаар илүү сайн нөлөөтэй байна гэдэг. Тэгэхээр яг үүнтэй холбоотойгоор одоо 6 сарын сүүлээр Монгол улсад эми лабораториуд ашиглалтанд орох гэж байгаа. Тэр лаборатори нь бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагын одоо төсөв хөрөнгөөр дэмжлэхээр орно. Гол асуудал нь бол лабораторийн ажилтнуудын тоног төхөөрөмж мөн одоо мэрэгчлэтнүүдийн бүгдээр ингээд дэлхийн эрүүл мэндийн байгууллагын олон улсын стандартаар ашиглалтанд оруулна. Тэр хоёр стандарт гэдэг нэг нь бол GBT гэдэг, нөгөөх нь GLP гэдэг. GLP-ийн ML3 гэсэн нэртэй стандартаар ашиглалтанд оруулж байгаа. Энэ бол одоо яг дэлхийн жишг хамгийн өндөр стандартын лаборатори гэж ойлгож болох юм. Энэ лаборатори ашиглалтанд орсноор одоо яг эмийг бүр наривчилснаас судлахтай болцоо гарах юм. Яг ямар орц байна? Орцных нь одоо микробиологийг харж олно. Тэр нь бол ямар хөв үр дүнтэй байна? Хүнд одоо сөрөг нөлөө байна уу? Аль эсвэл сөрөг нөлөөхөөс гадна яг хүнд орчоод 80% үйлчлэх үү, 90% үйлчлэх үү гэдгийг гаргаж ирж болцоодоо болж байгаа. Тэгэхээр нэгэсэндээ одоо бид нар юу гэх гэхээр эхний ээлжинд лаборатори ашиглалтанд оруулчаад тэгээ миний хувьд бол одоо эргэлтэнд байгаа юмнуудыг одоо бүгдээр ингээд одоо тэр лабораторид оруулаад чанарын шалгалт явуулмаар байна. Монголд худалдаалж байгаа бүх хэмийг энэ лабораторийн хяналтаар оруулна гэсэн үг. Эсвэл зөвхөн иргэн ч юм уу тодорхой байгууллага чинь эмийг лабораторид өгөх юм уу? Яг уу түүрээр авч олно. Аль эсвэл нөгөө нэг мэдээж Монголд бол хатуу зохицуулалтын улс орнуудын ийм ашигладаг. Эргэлзээтэй юмуд байна гэж хүмүүс яриад байгаа. Тэгэхээр ард иргэдийн гомдоорч шалгуулж болно. Бид нар ч гэсэн бас манай мэрэгчлэнүүд ч гэсэн тэрийг тодорхой түүрээр аваад бас шинжилгээнд оруулж болох юм. Нэгээс нь Монгол лабораторийн хүчин чадал нь бол жилдээ 4000 одоо эмэнд шинжилгээ өгөх чадaltaй лаборатори л доо. Хавдрын нэг эмийг улсын эмнэлгүүд өөр үнээр авсан байна гэдэг ийм зүйлийг та ярьсан шүү дээ. Энэ дээр яг ямар бодлого гарах? Яаж зэгцлэх юм? Тийм, хавдрын байемжилтгийн эмийг одоо улсын заавал хавдар гэдэг яг үү те. Нэгэсэндээ бол Монгол улс одоо улсын эмнэлгүүд нийтдээ жилдээ 300-аас 400 тэрбум худалдаа авалт хийдэг. За тэр худалдаа авалтаа бол тусдаа эмнэлгүүд тендер зарлаад хийгээд байна. Тэрийг би бүгдийг татж гараад эмүүдийн түүрээр нь харсан. За жишээлбэл одоо жишэөхөд одоо Эбопорфин гэж бүгдээр бид юм мэднэ. Ямар үнээр одоо 1-р эмнэлэг байна уу, 2-р эмнэлэг байна уу, орон нутгийн эмнэлэг нь харсан. Харахад бол зөрүүтэй үнэтэй байгаа. Бараг 2 дахин илүүчтэй кейсүүд байгаа байхгүй юу. Тэгэхээр юу харагдчих юм нэхэр бол нэгдсэн худалдаа авалт бид нэ зайлшгүй одоо хийх ёстой. Энийг одоо манай яамны доор эдэг ийм эмийн хэрэгслийн агентлагаар би хэлэх гэж байгаа. Эх жил 27 онд. Ингэснээр нэгдүгээр одоо эмийн өртөг буурна. Тэгэхээр одоо нэг 300-аас 400 тэрбум гэж яриад байгаа шүү дээ. Тэр ядаж нь 10% нь хэмнэжүүл энэ чинь бараг 30-аас 40 тэрбум төгрөг авахгүй. Тэр 30-аас 40 тэрбум төгрөгөө эрүүл мэндийн тусламж үйлчлэгээнд зарцуулмаар шүү дээ. Эрүүл мэндийн даатгалаас ангаараа аль эсвэл илүү чанартай юм оруулж ирээ л да. Нэгдсэн худалдаа авалтаа гэсэн тактик мөн одоо стратеги би боловсруулад явж байгаа л да. Танд ер нь нөлөөлөл ирж байна уу? Эрүүл мэндийн салбар тойрсон ийм тоног төхөөрөмжөд тойрсон юм бүлэглэл байдаг шүү дээ. Ашиг олдог. Энэ хүмүүсээс нөлөөлөл ирж байна уу? Шинэ сайд очих. Мэдхгүй одоо тийм юм байдаг юм уу? Үгүй мө мэдхгүй. Нүүж нөлөөлөх хэрэг хөвтэй надад. Яамны ажилтнууд ер нь яг ямар байна? Тэр ажил. Яг хоо миний хувьд одоо яаманд томлогдоод 4 дахь 7 хоногт ажиллаж хийж байна. Тэгээд мэрэгжлийн хүмүүс байгаа. Бүгдээрээ. Долоон санг зэгцлэх асуудал ямар шатнд байна? За эхний ээлжинд одоо бид нар бол 4 дугаар тогтоолоо баталсан байгаа. За цаашлаад одоо 5 сарда багтаагаад 5 сарын одоо дундуур тооцоолж байгаа. Энэ эмийн асуудал руугаа орно. Гэхдээ бол дан даатгалын сангаар энэ хийдэг биш. Эхлээд нь эмийн зөвлөл нь одоо хуулиудаа мэлэм. Хуулиар эмийн зөвлөлөө санал аваад эмийн зөвлөлийн саналыг эмийн хэрэгслийн агентлаг нь хүлээж аваад боловсруулаад дахиад тэгээд бид нэр тэр саналаа эрүүл мэндийн даатгалын зөвлөлд танилцуулаад зөвлөлийн гишүүд нь бол
улсын хурлаас томилогддог шүү дээ. Тэгээд олонхын саналаараа баталдаг тийм зохицуулалттай байлаа. Эмнэлгүүдийг одоогийн байдлаар санхүүжилтгүй улмаас энэ эмнэлгийн хэрэгсэл дутмагшилтай ер нь бол үйлчлэгчдээс 100% зардал. За ер нь одоо эмнэлгүүд асуудал их байна. Би одоо ялангуяа одоо төрийн давтгай шатны эмнэлгүүд бүгдээрийн санхүүгийн байдлыг танилцсан. Зарим эмнэлгүүд нь бол үнэхээр одоо менежмент талдаа муу харж байгаа. Яг л яг ижилхэн төвчний эмнэлэг ижилхэн хүн амд үйлчлэх үзүүлдэг нь бол одоо зүгээр яваад идэг. Тэгсэн мөртлөө яг адилхан нөгөө эмнэлэг нь Б эмнэлэг нь бол алдагталтай байгаад алдагталтаасаа болоод нэг ясандаа одоо ханган нэлтийн компаниас авсан ийм хэрэгслийнхаа төлбөр төлж чадахгүй болсон нөхцөл байдал байгаад байгаа. Үнэхээр энэ бол нуугаад яг би бол бүгд юм бодтой ярьж байна. Тэгэхээр энэ менежмент асуудал байгаад байгаа. Зарим хэд том бүтц байгаад байна. Зарим нь бүр эмчнэрийн тоон, совилогчийн тооноос хэтэрсэн байгаад байна. Коэффициент нь бол 3-1 штэ. Тэгээд эмчнэрийн би одоо шууд хэлье. Эмчнэрийн ашигтай байдлын коэффициент нь бол 27% таа байна. Нэгэсэндээ би хэлчихсэн шүү дээ. Монгол улс хамгийн олон эмчнэртэй улс орнуудын тоонд дэлхийд дээрээс 7-д ордог. Аазда баг номер 1-т байгаад байна. Тэгсэн мөртөө тусламж үйлчлэгэнд саадал гараад байна. Ард иргэдийг бохимдуулаад байна. Тэгэхээр энийг зэгсдэг хэвээр энэ бол цэвэр менежментийн асуудал явагдаж байгаа. Тэр эмнэлгүүд удирдлагуудыг солино гэсэн үг. Заавал солих биш л дээ. Эмнэлгийн удирдлагуудыг сольсноо бүх юм сайхан өргөс авц юм шиг болохгүй. Энэ бол углуурган цогцоор нь харах зүйл. Нэг эмнэлгийг хараад та нар муу байна ингэх биш. Яг эмнэлэг тусламж үйлчлэгээ үзүүлж байгаа бүх процессыг хараад нэгэснэ процесс реинженеринг хийгээд янзлах зэгсдэг хэвээр. Тэгэхгүй бол эмнэлэг болгоно ингээ хараад байгаа энэ бол дуусахгүй ажил. Тэгснээс бүр углуурган хараад бүр том одоо реинженеринг хийж зэгцэрнэ. Эцсийн үр дүндээ бид нар юу хийсэн гэх юм ард иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчлэгээний чанарын дэвшлэл төмрийн дэлхийн түвшинд авчирсан байгаа. Совилогчнэрийн хүртээмжийг нэмэгдүүлэхгүй. Жишээ нь эмчийн тоогоороо бол дэлхийд толгой зөгтөг. Гэхдээ яг совилогчнэрийн одоо нэг эмчт навдаг совилогчийн тоон бага байгаа. Багаад байна. Энэ бол яачгүй одоо яах асуудал хүндэг асуудал байгаа. Тэгээд хамгийн ихэнд бол бид нар юу хийсэн бэ та бүхэн мэдж байгаа эмчнэрээ бодон совилогчны цалингийн нэмсэн нийгмийн баталгааг нь одоо тодорхой хэмжээнд нь одоо дээшлүүлээд одоо баталгааг нь баталсантай тэр юг тогтоолыг. За ингэснээр бол авж байгаа цалин нь бол тодорхой хэмжээнд өндөр болохоор одоо совилогч бодох совилзуугаа сурах хүмүүстэй тоо ихсэн. За хоёрт совилогч өөрөө ажлын байранда нэг ясандаа бол сэтгэл хангалуун байх хэвээр. Эмчнэр ч гэсэн бас тийм байх хэвээр. Гэхдээ энэ бол зоосны нөгөө талд бид нар эмчнээс юу шаардах вэ гэхээр тусламж үйлчлэгийн чанар шаардна. Эмнэлгүүдийн бас тоног төхөөрөмжийн асуудал шүү дээ. Одоо хавдрын эмнэлэг хагалгаанд орсны дараа нэг үений аппарат гэдэг нь өөр эмнэлэгт байдгүй. Одоо тэр аппарат нь ажиллахгүй гэдэг. За энэ асуудал бол маш олон юм кейсүүд байна. Ганц хавдрын эмнэлгийн аппарат биш. Ер нь одоо улсын эмнэлгүүд бол хамгийн эхлээд юунд анхаарах хэрэгтэй вэ гэхээр эрүүл мэндийн суур үйлчлэгээнд анхаарах хэрэгтэй. Суур үйлчлэгээ. Тэр нь бол MRI байна, компьютер томограф байна. Бусад одоо суур үйлчлэгээний аппаратууд тоног төхөөрөмжтэй бид нар анхаарах хэрэгтэй. Тэгэхгүйгээр бид нар зарим эмнэлгүүд бол нэлээд том юм яриад байна л да. Өөр одоо дэлхийн хамгийн супер аппаратыг авчирмаар байна. Бор дэлхийн одоо Америк цөөхөн байдаг аппаратыг авчирээ тийм амбицтай ажиллаад байна. Гэхдээ тэгэхгүй эхлээд нь бид нар эхлээд суур үйлчлэгээгээс хэвэн байх хэрэгтэй авч явах хэрэгтэй. Бид нар рентген ажиллах хэрэгтэй, MRI нь ажиллах хэрэгтэй, компьютер томограф нь ажиллах хэрэгтэй. Тэгжээс дараачийн шатлуугаар явагдаж байгаа. Тэгэхгүй л одоо тодорхой хэмжээний аппаратууд нь ажиллахаа уйлц гэсэн гомдол зөндөө ирж байна. Тэг яагаад наадах ажиллахгүй гэхээр төсөн мөнгө хүрэхгүй байна гэдэг. Гэхдээ тэгвэл одоо хэрэггүй шаардлагагүй зарлуудаа танаад тэгээ сервисээ аваад хийлгээч гэж хэлж байгаа. Тэгэхгүй бол заавал одоо аппарат болгоно авчраа суурилуулаад тэгээ тодорхой компаниуд үүнд нь одоо үйлчлэгийн сервис нь хийж өгдөг юм.